Сайн байцгаана уу? Digital Dental Office эмнэлгийн бэлгийн эмч байна. За та бүхэндээ гүн нойрсол тасалдахаараас ямар зүйл тохиолддгийг хэлье. За гүн нойрсолтын үед хүний бүрэн гүйцэд нойрсож амархад хүний бие махбодын эд эсүүд шинчлэгддэг юм байна. За эд эсүүд шинчлэгдээд нөгөө өсөлтийн гормонууд нь сайжраад өсөлтийн гормон гэхээр зөвхөн өндөр урт болох ч юм уу тэрийг ойлгоход хэрэггүй. Эд эс маань шинээр шинчлэгдэж митохондри гэдэг эсүүд митохондри нь бол бидний эсийн энерги буюу эрчим хүчийг өгчдөг цахилгаан станц гэсэн. Тэр цахилгаан станц дээр хүчил төрөгч нь хангалттай очижээж тэр эрчмээ өгдөг эд эсийн маань тижиж идэг гэсэн. Тэгэхээр бидний эрчим хүч үйлдвэрлэж байгаа гэж бодох юм бол 100% нь бидний зөв амьсгалаар бий болдог. 20% нь зөвхөн хоол хүнсээр эрчим энерги эдис бодгал бие маань авдгийн байна. За тэгэхээр 80% эрчим авах амьсгалын дээд зам амьсгал маань амьсгалын дээд замаар хүчил төрөгч маань ороод уушиг руу хэрхэн явж байгаас маш их хамаардаг. Тэгэхээр гүн нойрсолтонд орох үед бидний хүчил төрөгч хангалттайгаар зөв хамраар дамжаад нитрит оксид гэдэг газыг үүсгээд тэр нитрит оксид гэдэг газ нэг сонирхолтой хүчил төрөгчийг дамжуулж аваад гайд буюу чиглүүлэгч болоод уушигны хамгийн доотлын цулцсан болох тэр далбан руу очиж уушгийг бүрэн тиж өгч чадсанаар тэр уушигны бүх цулцсангууд нь байгаа микро хялгасан цусны судсуудаар нь хүчил төрөгч тэлснээр бидний цус руу хүчил төрөгч хангалттай орд юм байна л да. Тэгэхээр хэрвээ хамрын амьсгал байхгүй амаараагүй амьсгалаад байх юм бол нитрит оксид NO гэдэг газ ерөөсөө сайн үүсдэггүй учраас тэр бидний уушигны тэлэлт бүрэн хэвлийн амьсгал гэж манайх яриад байдаг үрцсний амьсгалыг сайн бий болгож чадахгүй гайд буюу чиглүүлэгч нитрит оксида тун дутуу байснаар уушиг маань сайн тэлж чаддгүй юм байна. Тэгэхээр амьсгалын дасгалуудыг маш сайн хийснээр бидний тэр нитрит оксид үүсэлтийг сайжруулах хүчил төрөгч ороод бидэрт хэрэгцээтэй газны солилцоонуудыг үүсгэх хамрын амьсгалыг сайжруулж амны амьсгалыг болиулснаар бид нар өрөвсөлт өвчөө үүсэхгүй судас нарийсахгүй, даралт ихсэхгүй, бодисын солилцоо зөв явагдах, өсөлтийн гормон сайн үүсэх, эд эс нь шинчлэгдэх, natural killers буюу алуурчин эсүүд, муу эсүүдийг устгагч эсүүд маань сайн ажиллах. Тэгээд цаашид бол эрч хүчтэй байх, бие махбодын хувьд сэргэлэн цовоо байх, ишүү тарих мэдрэлийнхаа хувьд сэтгэн бодох чадварынхаа хувьд бас илүү эрч хүчтэй, илүү сэргийг, илүү шийдвэрээ зөв гаргах ийм боломжуудыг олгодог нь амьсгал зөв байхад чухал гэдэг юм байна. За тэгэхээр хамрын амьсгал хийснээр бид нэр эрч хүчтэй удаан зөв эрүүл сайхан амьдрах боломжийг олгодог юм байна.